Монголын ардчилын төлөө нэгдэж. Одоо ерөнхийдөө ардчилсан нам бол Монголын ховзяаны хөргөөр үжил бодлын их эрэл хайгуулаар 1990 онд асар их тэргүүцэн цагаан морин жилээр дөрвөлж ирсэн юм том үжил бодлын үжил бодол доо. Зөвхөн ардчилсан нам гэдэг талаас нь биш монгол хүн энэ хоёр том гүрэнд габилитийн орон зайг эзлэх ийм том ихтгэл үнэмшлийн нэг том зай нь бол эх оронч байх ёстой, шодрог байх ёстой, юм нээлттэй байх ёстой, элдэд байх ёстой, ардчлалын зарчим барьдаг байх ёстой. Ийм том зарчмуудыг бол барьсан ийм том нам гэж би үзэж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө ардчилсан нам нэг алдаа оноо бол би. Тэгтээ бол ардчилсан нам бол одоо онцлог нь их. Тусгаар тогтнолын энэ том ихтгэл үнэмшлийн үнд зүйлийг тээж явдаг ийм нам бол ардчилсан нам юм аа. Тэгэхээр ардчилсан нам бол ард түмнээс төрөн гарсан нам. Ардчилсан нам бол үнэхээр Монголын тусгаар тогтнолтой салшгүй зоосны нэг тал юм аа гэж би ингэж үздэг. Тэгэхээр энд бол ерөнхийдөө бол ардчилсан намын ер нь монголчууд нэг ярьдаг урд хөл бүдэргэд хойд хөл буруугүй гэж. Дээр нь тийм одоо учир зүгээ ойлголцдоггүй. Ашиг сонирхлын зөрчилтэй шодрог хүмүүсээ одоо ямар нэгэн байдлаар гавчдаг, дарамталдаг, бүлэглэл үүсдэг. Хаана хэрэг мэддэхгүй, юм учир мэддэхгүй. Тэр үгтэйг л энгийн сонгогч битгий л зүгээр намын одоо итвэхтэн бүр сонирхохдаг юм хүмүүст нь ойлгох юм байх. Тийм юм байдаг. Ер нь ардчилсан нам бол сая өнгөрсөн 4 жилд бол одоо үнэхээр Монголынхаа тусгаар тогтнолын төлөө, Монголынхаа ард түмний төлөө, Монголынхаа шодрын ёсыг төлөө зүтгэж явдаг жинхэнэ нүүдлийн шуудаар бол харуулж шуудаа бол ангуучилсан. Одоо ч ангуучилсаар байна. Ер нь би нэг уншижсэн л да зүгээр энэ харуулт сууны тухай юу гэж та нарт дууссан байх. Аяны шууд асар их өндөр замыг тууж явахдаа амардаг юм байна. Амарж явахдаа бол нэг нь харуулт суунаар үлддэг юм байна. Тэгээ тэрийг мэддэг учраас одоо тийм аль орчингууд ямар нэгэн тийм хордлон сүйтгэгч нар нь тэр анчин шувууг үргээдэг. Тоглодох. Нөгөөх дохио өгдөг. Тэгэхээр нөгөөдүүл нь за тайсан ирлээ шүү гэдэг нэг анчин шувууч чүгэлдэгтэй зэрэг нөгөө хүн нугчдаг. Нөгөөдөө чи ингээд ирэхээр нөгөө ядарч байгаа нүүдлийн шууд ч амардаг. Тэгсэн чинь дахиад дуурдаг. Нөгөө хүн ч өндөлцөөгээд ирдэг. Дахиад дуурдаг. 3-4 дуураад ирсэн. Үн ерөөс унтуулах нөгөөдөө чинь босч ирээд нөгөө харуулт суугаа өөртөө алаад ичдэг. Ингээд нам унтчихдаг. Нам унтсны дараагаар нь нөгөө анчилж ирээд өгдөр ингээд алдаг. Ийм тогтолцоог бид одоо манай ард түмэн бол мэдчих хэвээр. Ийм учраас одоо Монголын ардчилсан нам бол үнэхээр тусгаар тогтнолын харуулт шуу юм аа л гэж би хэлмээр.